Бурахны авралын үеэр Бурахны зан чанар дөршил хайр хүлээцтэй байдал байдаг боловч Бурахны авралын ажил дуусах үед тэр хүнд хүлээцтэй байлаа. Уко байлна Бурхан үнийгээ буцааж авах бөгөөд хүмүүс зөвхөн түүний уур хилэн сүр жавлантай л нүр тулнаа. Яг одоо танаа энэ сайхан цаг мөчөд ирээд байна. Бурхан эцэг өдрүүдийн шүтэн ажлыг хийж байгаа. Энэ бол хүмүүс Бурханаар аврууш түгс болгуулах царийн ганц бодомжоо. Бурханы хааштай хийсэн мэдээ түгээ энэ хүчрхэл цаг мөчийг та нар бүгд дүүргээ гүйцэтгэж байна. Энэ бол Бурханы нэг үсэл ховхон молдох боломжоо. Бурхан хүн бүрийг алгачилдгүй тэр хүн бүрд шударгаар ханддаг. Бурхан үннийг хүлээн авч хэрэгжүүлдэг хэм бүхэнд нэг үсэнгүй ханддаг. Үннийг хайрладаггүй үнэнд зэвүүцэж үнээс татгалздаг хэнийг годдог. Бурхан хүн бүрд зөвхт ханддаг. Чи үннийг хүлээн авч Бурханыг дуулууртай дагаж чадчих байвал Бурхан чамд нэг үсэнгүй ханднаа. Үрдэнгийн буруучин тооцохгүй. Бурхан чиний өмнө ямар зам нээж өгөө. Эсвэл чамд зориулж ямар хуурчин зохицуулах нь хамаагүй. Эцсийн дүндээ Бурхан ганцхан санаа зориг байдаг. Энэ нь түүний зохицуулсан хүмүүс үйл явдал зүйлсээр дамжуулан сургамж авч үннийг ойлгоход чамайг хүргэх явдал юм. Бурханы үг болон үнэн чиний дотор боловсорч чиний айн болж чи Бурхан дуулууртай байж Бурханаас имэж чаддаг болох үедээ Бурханы санаа зорилгод найзах болно. Бурханы үгийг уншиж үннийг ойлгосноо та нар бүгд чидэмгийн байдалтай болж амиа өсгөж Бурханаас мэдэх сэтгэлтэй болж шалгах гайцовдон тохиодох үе бацагсаж чадах. Энэ танаа би хэмжээтэй болсон гэсэн үг бөгөөд Бурхан сэтгэл хангалуун байдаг. Бурхан чамд нэг үсэнгүй хандагдаа. Зүрх сэтгэлийн цусаа дэмий зарлагдаагүй гэж хэлдэг. Тэрээр өршимээ хүртэж чамаас үр дүнгийн харсан үнийг хараад баяр